сонснараа та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Өнөөдрийн үгийн үйлчлэлийн цаг эхлэж байна. Энэхүү цагаа бүгдээрээ эзэндээ таатхан залбираад өргөжлүүлцгээе. Халелуя, хайртай эзэн минь, танд баярлалаа. Та энэ цагийг зөвшөөрсөн талархаж байна. Энэ өдрийг, энэ цагийг танд даатгаж байна. Тэгээд эзэн та өрийн хамгийн сайнаар та өдөртөн жолоодож чиглүүлж, та хөтлөн дагуулж өгөөрэй. Тандаа бүгдийг өргөж байна. Тандаа бүгдийг даатгаж байна. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Иохан номын 10 дугаар ишлэлийг хамтдаа уншаад тэгээ эндээс бүгдөө бүрэн дүүрэн амьдрал гэсэн сэдвээр суралцъя. Хулгайч зөвхөн хулгаалan аалж сүйтгэхээр ирдэг. Харин би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн билээ гэсэн. Тэгэхээр амьдрал хүн бүр сайн сайхан утга учиртай дүүрэн амьдралаар амьдрахыг хүсдэг. За тэгээд ч өнөөдрийн нийгэмд дүүрэн амьдралыг өөртөөхөөрөө тийм ээ дүгнэж тодорхойлтууд бол мэдээж тийм ээ байгаа. За илүү их мөнгө цуглуулж, илүү их алдар нэртэй, тийм ээ илүү их тансаг хэрэглээтэй болол чи дүүрэн амьдарч чадаж байна гэж үнэлэх дүгнэх бас тийм бас нөхцөл байгаад байдаг. За яг үнэндээ эдгээр зүйлсүүд байсан ч гэсэн бидний амьдралыг тийм их дүүргэж чадах уу? Мөнгө төгрөг алдар нэр байсан ч хүний сэтгэлийн хоосныг дүүргэх боломж тийм байна уу? Хүссэндээ хүрсэн ч гэсэн үнэндээ цаанаа тийм ээ хоосныг мэдэрсээр байдаг тийм хүмүүс байдаг. За тэгвэл өнөөдөр тийм ээ бид яг хэрхэн дүүргэгдэх вэ? Хэрхэн дүүрэн амьдралаар амьдрах боломж бидэнд байна вэ гэдгийг өнөөдрийн сургаал дээр төвлөрөн бүгд өргөжлүүлээд хамтдаа суралцъя. За Иохан 10:10 дээр хоёр өөр зорилгыг энэ дээр илэрхийлж байгаа. За нэгдүгээрт нь болохоор хулгайчийн зорилго. Хулгайч зөвхөн хулгайлж алж сүйтгэхээр ирдэгэ гэж хэлсэн байна. Яагаад өнөөдөр бидний амьдрал зовлон, шандал, бэрхшээлүүд, гинтийн асуудлууд бидний сэтгэлийг, итгэл найдварыг унгаахаар тийм эргэн тойрон биднэр лөө ирж идэг вэ гэхээр үүнийг Есүс Христ хулгайчтай зүйрлсэн байна. Өөрөөр хэлбэл хулгайч буюу муу ёрийн сүнс хүний амьдралыг сүрүүлэхийг оролддог тэр хүчин үргэлжид хулгайлж, аалж, сүйтгэж тийм ээ өгөөхийг оролддгоо гэж тийм ээ тодорхой хэлсэн байна. За тэгвэл нөгөө талаас Есүсийн зорилгыг тийм энэ төр хэлсэн байгаа. Есүсийн зорилго нь юу вэ гэхээр Есүс бол бидэнд амь өгөхөөр бүрэн дүүрэн амьдралыг тэр бидэнд бэлгэлэхээр бэлхаахаар тийм ээ эзэн Есүс Христ бидний төлөө илчлэгдэж бидний төлөө ирсэн юм аа. Тэр хэлсэн харин би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа болгохын тулд ирсэн юм аа гэж. Өнөөдөр энэ өдөр бүгдөө Есүсийн бидэнд өгдөг бэлгсэн амийг бүгдөө хүртцгээе. Бэлгсэн амаар бүгдөө дүүрэн амьдарцгаая. Бэлгсэн ам буюу бүрэн дүүрэн амьдрал гэж яг үнэндээ бид нар юу гэж ойлгох вэ гэхээр за бүрэн дүүрэн амьдрал гэсэн тийм ээ дүүрэн бэлгсэн гэсэн энэ үгийн тийм ээ их бичвэрийн утга тайлбарыг нь харах юм бол хэмжээ хязгаараас давсан халиатай дундрашгүй гэсэн тийм утга санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр бидэнд өгж байгаа Бурхны нэгүсэл бол хэмжээ хязгаараас бүр давсан, хүний хэмжээс бодлоос давсан, хальсан, тэгээд дундрашгүй тийм агуу дүүрэн амьдралыг Бурхан бидэнд өгдөг юм а гэдгийг энд тийм ээ тодорхой хэлж байна. Бидрийг мэдээж зовлон бэрхшээлгүй амьдруулна гэж хэлээгүй. Христ итгэгчнэр бид нэр та итгэгч болох юм бол итгэгч болсон цагаас ч эхлээд та зовхгүй, зовлон шаналл дотор та амьдрахгүй гэж тийм хэлээгүй. Харин зовлон дунд байсан ч гэсэн эзний бидэнд өгдөг хэмжээ хязгаараас давсан амар тайван. Мөн тийм ээ хэмжээ хязгаараас давсан тийм үнэхээр Бурхны тэр гайхамштай баяр хөөр бэрхшээлийг давах тэр гайхамштай итгэл найдвар, дундрашгүй итгэл найдварыг Бурхан бидэнд өгдөг. Энэ бол сүнсний дүүрэн амьдрал, энэ бол сүнсний баяр хөөр юм аа. Есүс л бидэнд зөвхөн тэр дээрээс асгарч, дээрээс бууж ирдэг. Тэр гайхамштай энэ агуу нэгүслэр тэр биднийг дүүргэж, тэр биднийг өрөөх болно. Тэгэхээр та ч гэсэн яг Есүсээс бидэнд өгдөг тэр гайхамштай дүүрэн, бэлхэм, хайр, амар тайвны тэр гайхамштай амьдралыг өөрийнхөө амьдралд бас хүлээж аваасаа энэ амьдралаар дүүрээсэй гэж эзний нэрээр өрөөж байна. Тэгээд энэ өдрийн туршид эзэн таныг амьтаа болгож бас илүү бэлгсэн амьтаа, бэлхэм дүүргэлтийг эзэн таны амьдралд өгөх болтугай. Эзний өгдөг бэлхэм ам болвол амар амгалан, амар тайван, баяр хөөр, итгэл найдвар, тийм ээ,
итгэлээр дүүргэгдэх тэр амьдралыг бидэнд тодорхой илэрхийлж байна. Тэгээд энэ бүхэн энэ өдрийн туршид та бүгдийн дээр дүүрэн байх болтугай. Бүгдөө хамтдаа залбираад өнөөдрийн цагийг өндөрлөе. Хайртай эзэн минь, танд баярлалаа. ертөнцийнхний бодлоор дүүргдэг тийм амьдрал биш. Харин дээрээс Тэнгэрийн Бурханаас бидний дүүргдэг тэр гайхамшигтай амьдралаар энэ өдрийн туршид та биднийг амьдруулж өгөөч. Тэгээ өнөөдөр та бас бидэнд үнэхээр та бэлхэм тийм гайхамшигтай нэгүслийн амьдралыг та дүүргэж, эзэн минь итгэл найдвар, баяр хөөр, амар амгалан, ёр усын хэмжээнээсээ давсан тэр гайхамшигтай та бэлхэм нэгүслийг хүн нэг бүр дээр та дүүрэн буулгаж өгөөрэй. Их эзэн минь, танд баярлалаа. Тандаа талархъя. Бидэнд бэлхэм амийг өгсөн танд баярлалаа. Бэлхэм амар амгалан, бэлхэм итгэл найдварыг, бэлхэм баяр хөөргийг бидэнд асган буулгаж өгдөг. Талархаж байна. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. Эзэн та бүгдийг болтугай.